За өдрийн мэнд төргий мөрөн цаахан цастай байна. Тэгээд ерөнхий сайд холбогдох сайд нартай бас асуудлуудыг хөвсгөлж шийдээд 2 өдөр ажиллаад явлаа. Нэгдүгээрт 2024 оны 7 сард наадмын яг дараахан үер буугаад яг наадмын үер буугаад тэр үерээр бас олон иргэдийн хохиролтой холбоотой ар гэрээ барилга байшин гэр орноо алдсан асуудлууд үүссэн. Тэгээд тэрийг шийдвэрлэхээр 67.7 тэрбум төгрөгийг 2027 оны усын төсвөж болохоор олсон явдалд талархал илэрхийлье. Хоёрдугаарт нисэх онгоцны буудлыг 4C болгохтой холбоотой асуудал байгаа. Тэгээд 4C болгохтой холбогдуулж бас гарах тодорхой хэмжээний зардлуудыг шийдвэрлэе гэдгээ хэлсэн. Гол нь манай хөсгөлийнхэн маань 4C зэрэглэл рүү шилжүүлэх зураг төсөлд хэзээ хийх ёстой. Энэ асуудал шийдэгч бол цаашдаа Мөрөн хотод олон улсын онгоц үргэлжлүүлж хүлээж авах асуудал шийдэгдэнэ. Тэгээ өнгөрсөн жил манай Чанман тэр байвал хөлзөө захирал маань бас хамт олондоо нийлж бүгд намд Солонгос улсын Чонжуугаас онгоц буулгасан. Тэгээ энэ онгоц бол амжилттай болсон. Энэ жил бас бүгд намд хотод тусгалан Солонгос улс усад үргэлжлүүлээд зүүн даалын улс орнуудыг яриад явж байгаа, хэлцэл хийж байгаа гэдгийг бол хэлсэн. Тэгээд энэ асуудлууд бол шийдвэрлэх гэж байгаа явдал бас туйлын таатай байна. 3-р босоод хэвлэлийн замыг 27 оноос эхлүүлье гэсэн. Тэгээ энэ асуудлыг бол одоо яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа. Манай аялал жуулчлалын гол бүс нутаг, дээрээс нь бол ард иргэдэд нэлээд хэрэгцээтэй ийм чухал зам байгаамаа. Тэгээ зам дагаж хөгжил гэдэг шиг энэ зам бол зааш хэрэгжиж болох ёстой байгаа. Энэ дээр бас ерөнхий сайд Гомжооны зам шатар талархал илэрхийлье. За 4-р манай шинэ эдэр сумын хөв цөөрмийн асуудлыг бас 2026 онд багтааж шийдвэрлэхээр болж байгаа. Манай уртлын сумдууд бол байгалийн баялаггүй. За дээрээс нь бол ус бахтай ийм газрууд байгаа. Тэгээд ер нь бол сум болгоныг хөв цөөрөмтэй байх ёстой. Тэгээд эхний хөв цөөрөм болох одоо шинэ эдэр сумд тухайн хөв цөөрмийг байгуулахар болж байгаа. Асуудлын бас засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж өгнө. 26 онд эхлүүлээд босгоно гэдэг шийдлэг гаргаж өгсөн. Ерөнхий сайд бас баярлалаа гэдгээ хэлье. Тэгээд олон асуудлууд шийдвэрлэж өгсөн. За миний хувьд бас эрүүл мэндийн яамтай яриад энэ жил эхний удирдалтаа багтаа цагаан уурсан маань эрүүл мэндийн өвчт томилсон одоо автомашинтай болох гэж байгаа. Галтсан маань бас эрүүл мэндийн машинтай болох гэж байгаа. Шинэ бүрэн сайдтай талархал илэрхийлье. Гэхмэчлэнгээр ингээ олон асуудлууд ээж дараалал шийдээд явж байна да. Тэгээд 1-р сарын сүүлээс ахуулаад хөсгөлөө тойрно. Урд нь одоо хөсгөлийг 2 чудаа тойрчихсан байгаа. Энэ жил 3 дахь тойрох гэж байна. Тэгээд бүх сумдуудаар орноо. Сумдууд маань бас тодорхой шийдвэрлэх асуудлуудаа урьдчилаад бидэрт ажлын албанд эрүүлж болно шүү. Тэгээ маргааснаас тойрогтой одоо булганд ажиллаж эхлэх гэж байгаа учраас өнөөдөр ингээд хөсгөл аймгаас хөдөлж чинь цас удраад сайхан байна. Тэгээ Монгол Улсын засгийн газарт ард иргэдийнхээ өмнөөс хөсгөлийнхаа энэ сонгогчдын өмнөөс иргэдийн өмнөөс баярлалаа гэдгийг хэлье. Баярлалаа.